Энэ их толгой, их хориг гинүү, мөн үү? Европын холбоо гинүү. Явж идэр одоо үзэж байгаа монголчуудад би бүр гарцаагүй туйлын үннийг хэлээ. Хизээ нэгэн цагт Монголд хурж ирнэ эднэр. Путин ч ирнэ, хуужинтаан ч ирнэ, Обама гэдэг хүн бол тэрчлэг Google-ийн арчигдаа дараагийн хэн нэгэн тухайн үед ерөнхийлөгч байгаа тэр нь ирнэ угаасаа. Ирээд дараагийн шинэ ирний бүх юм олж авах байхгүй юу? Бүх юм. Тэгэхээр яг одоо өнөөдөр ингээд монголчуудаа бид ингээд яриад байгаа юм маань эдний хизээ бид нар дээр хурдан ирэх нь дахиад бидний өөрсдөө энэ ч хэдий ч нэ хурдан учраа олохоос хамаарат байгаа. Тэр чинь Чингис хааныхаа тань зүгээр одоо энэ энгийн нууц товчон дээр байж байгаа ч юм уу юм хараараа. Идэвхтэй 40 хэдэн жилийн 30 хэдэн жил нь монголчууд хоорондоо мөнгө төгрийнхээ учрыг олох гэж зүдэрсэн байдаг болохоос биш. Нэг монголчууд мөнгө төгрийнхээ учрыг олоод зангидагдсан байхад бол дараа нь зүгээр яваад бараг 13 настай 14 настай ач зээ хүн очиод бүгдийн төгнөлчин ирчдэг штэ. Мөнгө төгрийн хүчөндөө. Тэгэхээр одоо бид нар энэ цагийг л өнөөгийн 21 дугаар зууны ихээр 13 дугаар зуунд бас түрүү баатал хэлжсэн. Яг монголчууд ингээд нэг сэхэл авч түүхэн шинэ тэгээ оргил юм эхлэхийн тулд ингэж их доройтдаг юм шиг байна гэдэг. Яг тэр цагт ирсэн үнэхээр доройтчихсон мөн үү? Хоёр туйллогоо маш хүчтэй оюун санааны ялгаралт явагдаж байна. Нөгөө сэрж мөнх тэнгэрийн имийг яах ёстой хүмүүс нь ч айгүй хүчтэй хурдан сэрцгээж байна мөн үү? Тэгээ нэг монголчуудын нэг сайн юм байдیں۔ Энэ үзэж байгаа төмөн олон ч гэсэн. Сүүлийн 20 жил телевиз хэвлэл мэдээлэлээр харагдаад ухаантай царайлаад тэгээ өнөөдөр сүүлийн 20 жил нэг гишүүн ч юм уу, сайд ч юм уу, ерөнхийлөгч ч юм уу байсан хүмүүсээс өөр маш олон мөнх тэнгэртүүгүүд сэрнэ. Энэ бол бүр юу үнэн энэ үнэн мөн үү? Энэ хүмүүс бол сүүлийн 20 жилийн тогтолцоонд дунд сонгуул болгоноос улам муудаад явж байгаа бэлтгэгчингүүдийн сүргэл байхгүй юу? Сонгуулиас сонгуульд улам муудж байгаа бэлтгэгчингүүдийн сүргүүд. Одоо ярих ч юм болдгоо. Одоо ярих. Би мөн үү? Би монгол хүн. Ийм удмын хүн. Гэхдээ би мөн үү? Зүгээр би зүгээр өөр хүн болох гэж оролдоод байгаа хүн үү? Би бол би. Халуун цус би бол би. Би яагаад би гэдгийг мэдгүй. Би өөрийгөө хараад хэн гэдгийг би хэлж чадна. Би өөрийгөө мартан цагт толон тараа би өөрийгөө таньдаг. Би бол халуун цустай монгол хүн. Би долоо бодос чам нэрэлтрэг. Ийм сайхан ирчүүдийн үр удам биш олон монголчууд би. Гэтэ тэдний тарих нь түүх юм. Эсвэл буруу хэрэгцсэн байна. Би Сергей гэж нэр үнэхээр ядчих шүү нэр. Тэ харийнхан заяа 1500 оноос 1500 оноос чөтгөрийг шүдэж одоо энэ Обама, энэ Жорж Буш эдгээр чинь тэр 1500 оноос заяа дэлхийг эзлэх гэж бүр толгоо гашлагдж исэн баялаар харийн санаа одоо хүртэл явагдаж байгаа. Тэдний үр удам бидний дээр гарчаад байна. Дээр гарахтаа бүр дэлхийн дээр гарчаад байна. Обама энийг хэлээ. Энэ бол монголчуудын нэр төрөсөж байгаа. Бид ардман иргэд маань л энэ одоо засаг дээрийнхаа энэ том сайхан бодлогоодыг хүлээн зөвшөөрч хоорондоо нэвтэй түнжинтэй байх юм бол бид ер нь ирээдүй их сайхан байна даа гэж. Тэгээд одоо ийшээ яваад ингээд сайхан өргөн зам татсан байна. Тэр ярамгийн наадлаар их сайхан байшингууд барьсан. Дундуур нь ороод үтсэн чинь Лондонд явж байгаа юм шиг тэр л одоо их сайхан англи маягийн хвшилтэй тийм марстан ганц зэлдэнгүй юмнууд яриасан. Тэр дэлгүүр шин дэлгүүр орж тэн дээр хүнүүгийн үеийн дурсгалалтай тавьсан. Хаач галбтгааргүй юм. Тэгээд тэр засан замарн тавхад ингээд ороод богдолын хойдлоор баян зүрхийн тавчаа хүртэл сайхан зам татчихаж. Тэр дүнгийн гарвын тэндээс бас сайхан зам цаашаа ингээд явж байгаа байна. Олон сайхан барилга байшингууд тэр баригдаж байна. Бид юм хийгээд байгаа юм байна шүү дээ. Гэхдээ бол бид бас ядуу зүдүүгэн хайрлж тэднүүдийн сайн сайхны төлөө чадaltaй яваа нэг нь ядарсныгаа харах ийм учир байгаа шүү дээ гэдэг бид бас дотроо
агуулж явах хэрэгтэй. Тэр засаг маанч бодож явах хэрэгтэй. Ийм юмнууд байна бидний хөгжил төвшөлтэй сайхан байна. Тэгээ энэ хөгжил гэж хэлэн заяа. Одоогийн яриад байгаа хөгжил гэж хэлнэ. Энэ бол хөгжил биш, хөгжлөрөл. Энэ барилга бариалаа, энэ технологи бариалаа. Янз бүрийн технологи, энэ телевизэр одоо миний энэ бичээд байгаа юм бичлэг камер хүртэл технологи хөгжиж чинь те. Дэлхийг чимжин гэлээ. Дэлхийг чимээд байгаа юм халаад байгаа. Яг олон цунами болоод байгаа. Яагаад дэлхий ээж үхээд байна гэж хүмүүс хэлээд байгаа. Тэг хэлж байгаа хүмүүс нь тэр хэлж байгаа үг нь хүмүүс яагаад тоохгүй байгаа. Яагаад л энэ телевизэр байна уу? Телевизэр бүх хүмүүсийг тархийг угаадаг. Энэ телевизэрээр бүх хүмүүсийг нэг амьдралтай болгож чадсан. Телевизэр дээр юу гарна? Тэр амьдрал гэд тархинд зооцсон. Годомжны хүмүүс яагаад зүгээр жирийн хүмүүсээс илүү ухаантай байдаг заримдаа мэдгүй. Яагаад тэр телевизэр нь байдаг байхгүй. Тархинд угаах тэр телевизэр нь байдаг болохоор зэрэг илүү эрх чөлөөтэй өөрийнхөө бодож би чинь хэн билээ гэж бодож эхэлдэг байхгүй. Би яг хэн билээ, яг юуны төлөө амьдарч байгаа вэ гэдгийг бодож эхэлдэг. Тэгээд цааш нь бодоод ирэнгүүт яг юуны төлөө амьдарч байгааг мэдэрдэг. Монголчууд агуу болохдоо Чингис хаан агуу болгоо юм нэ. Арт хүн Чингис хаан бүгдээр хамтаа нийлж агуу болсон. Агуу болохдоо 7 үеэ мэдчихэж агуу болсон байна бид нэр. 7 үеэ мэдчихэж агуу болсон хүмүүс. Тэг яах гэж тэрхий эзэлчихсэн юм. Гэгэрл хэмтэл. Бид нар гэгэрх гэж тэмцэж байсан. Үнний төлөө тэмцэж байсан. Үнний төлөө тэмцэж чагаад үнэн дандаа ялдаг юм. Миний клип хутлаа байна уу, үнэн байна уу? Цаг хугацаа харуул. Үнэн дандаа дийлдэг. Би үнний талд. Хэрэг энэ миний үнэн гэж байгаа хутлаа бол. За би өөрөө жинхэнэ шившиг болгож байгаа тийм үү? Гэхдээ би шившиг болох нь болохгүй нь. Харин харъя. Бид нар залуучууд. Одоо миний насны үеийн хүмүүс. Ирээдүйн монголчууд ч бид нар чадах хэрэгтэй. Одоо үеийн залуучууд Монголын бааtruуд, ирээдүйн бааtruуд. Одоо үеийн охид бүсгүүчүүд ирээдүйн Монголын хатангууд. Энэ бол үнэн шүү. Бид нар бол ирээдүй. Монголоо босгох бааtruуд, хатангууд хамтдаа нийлвэс. Эцэж мөхөж байгаа. Яа. Монголоор бахархаа. Халуунцас. Яа. Би гэдэг монгол хүн энэ үгээрээ биширдэг. Эцэг өвдөө хүнлэн төрсөн нутгаа дэвлдэг. Эцэг хааны түүхий буутар халуунцсан дүрмждэг. Монгол хүн савтай байхад дэлхийг бүртгэж чирдэг. Би гэдэг монгол хүн энэ үгээрээ биширдэг. Эцэг өвдөө хүнлэн төрсөн нутгаа дэвлдэг. Эцэг хааны түүхий буутар халуунцсан дүрмждэг. Монгол хүн савтай байхад дэлхийг бүртгэж чирдэг. Би гэдэг монгол хүн энэ үгээрээ биширдэг. Эцэг өвдөө хүнлэн төрсөн нутгаа дэвлдэг. Эцэг хааны түүхий буутар халуунцсан дүрмждэг. Монгол хүн савтай байхад дэлхийг бүртгэж чирдэг. Би гэдэг монгол хүн энэ үгээрээ биширдэг. Эцэг өвдөө хүнлэн төрсөн нутгаа дэвлдэг. Эцэг хааны түүхий буутар халуунцсан дүрмждэг. Монгол хүн савтай байхад дэлхийг бүртгэж чирдэг. Ядуу хөдөлний малчин гэж харахын сонслоо. Яг юу гэх байгаа бас сайн бодлоо. Ганган машинаараа би баянгис харцаараа ямар ч биш чамшиг мат биш санаагаараа зөрүүл хийснийг юм би сайн ухаарч авлаа. Аливаа нэг энэ секунд алгатаа тэр том мамыг том тонор хачтай монголчуудаа хүлээсэнгөө бангаар хонц тавьда. Ямар муулган боочоо дид хөрөнгөөр бас час юм уу хөс агна хэд чин тас адгин бай ид хөрөнгө байд тонор мэдхүү. Адгүй боч малч хүн бо төрсөн биш шүү. Чигсийн үед бас бидний малчингаар нь дуудсан. Хатаг хүний шарын матж байгаа тэр даруулсан. Астач гисэн төстэй хүн энэ дэлхийд амлцсан. Чадахгүй том гамтагаар үдийн хойд цавцсан. Энэ дэлхийд хасгай хүн гэдэг жирийн биш. Итгэхгүй байвал байгалуудтай хар хэвэн биш. Монгол гэдэг хүн чинь сэтгээгүү сэтгэдэг. Байгалуудтай харж бас сэтгэлээрээ сэрэгдэг. Гадаадынхан хүртэл Монголын байгалыг биширдэг. Ямар ч хүн ирсэн Монгол байгаа мэдэрдэг. Монголын сайхан нутгаараа энэ дэлхийд амлцсан. Чигсэн төстэй гэдгээр ямар ч хүнтэй алалцсан. Цайлган цагаан сэтгэлээрээ харийнхантай танилцсан. Халахын сайн өчөд хэмээн гараач чам барилцсан. Надад санаа нээж байвал хүрээлдэг ярилцсан. Халах
хүн Монголоо гэсэн сэтгэл байвал танилцээ бусад худлаас шатах гаруу жигийстад зам тавь өөдөөс сарж чадахгүй байж араас хуцаа тавь. Гэдэг Монгол хүн энэ үгээрээ биширдэг эцэг өвдөө хүн өнтөрсөн нутгаа дээлдэг эцэг хааны түүхий бодор халуунсан дүрсдэг Монгол хүмүүс тавтай байхад дэлхийн хүртэл чичирдээ. Ойлгохгүй юм зөндөө байна. Гэхдээ намайг шүүмжил муулахаас илүү миний юу хэлэх гээд байгааг дахиад сайн ойлгох гэж оролдоо. Олон хүмүүстэй би фэйсбүүкээр харьцлаа. Олон сэтгүүлч, олон янз бүрийн тэ мэддэг Монголоо гэсэн сэтгэлтэй тэ олон бичлэгч үзлээ. Олон холбоонуудтай ч ярьж үзлээ. Тэдний дундаас юу ярьж чинь тэ би зүгээр нэг жирийн нэг хүн болоо. Хүмүүстэй харьцаа, танилцаа. Яриага санаа бодлоо хуваалцаа. Олон юм хийж үзлээ. Тэгээ одоо миний ярих гэдэг юм энэ бол тэдний багтааж авч чад унгаасан дүнэн ойлгосон. Хэрвээ намайг муулах юм бол тэдний санааг муулж гэсэн үг шүү. Би тэдний санааг багтааж авч байгаа би таанд хэлж. Монгол хүн яагаад ийм амиа юм бэ? Та нар бодож байгаа үз. Яагаад ийм амиа юм бэ? За би үнний чинь л хөө. Яг та нар бүгдээр аимах байхгүй. Бүгдээр аимах. Газар нутаг чинь ухаад, түүхэд чинь дөрмжлоод, дээр чинь суугаад, үр хүүхдэд чинь булааж аваад. Ингээ байж хад хэн цээжээр хамгаалж байгаа. Хинч. Бүгдээр компьютерээр араас нь хутлаа хуцаад. Бүгдээр аимах байх зөө. Яагаад аимах вэ? Яагаад энэ нийгэмд? Яагаад энэ нийгэмд? Яагаад энэ нийгэм бохир вэ? Яагаад энэ нийгэм бохир вэ? Яагаад хүмүүсийн ухаан бохир вэ? Хүмүүсийн ухаан яагаад бохир вэ? Яагаад эртнээс бидний тархийг угаацсан байна? Тэгэхээр хүн бол аимах байна. Хөлөх хэрэгтэй. Арт түмэн тэгэхээр юу хүсэж байна? Арт түмийг хамгаалсан тэр ирчүүд нь хаана? Арт түмийг хамгаалсан тэр ирчүүд нь хаана? Даяар Монгол, хөх Монгол. Эдгээр юу гэдэг вэ? Золиос гарахгүй бол энэ нийгэм чинь өөрчлөгдөхгүй. Та нар хэн бүгдээр харж байгаа өстэй үү? Мэдж байгаа өстэй. Одоо хэлчихэж байгаа. Би яагаад золиослохгүй юм бэ гэж магад. Наа чи гоё юм заяа. Асуусан чинь болж байна. Би яаж золиослох юм? Бүх хүмүүс бүх ирчүүд нь ингэж чагсаад заяа. Хэн Монгол улсын төлөө золиослох юм? Би ганцаараа урсаа гიშгэж чагаад бүгд хойшоо гიშгэж чагаад би ганцаар юу хий? Эхлээд энэ арт түмнийг ойлгуулж арт түмтэйгээ сэтгэлээрээ нэгдэж би тэгжиж баруун тийшээ харахад зүүн тийшээ харахад сайхан гэрчүүд миний хажууд байж би тийш тэнцэх болохоос хинч байхгүй. Ингээ харахад 2 3 настай балчрууд юугаач мэдэхгүй. Ийм хүмүүс хажууд зогсож байгаа би юугаараа тэнцэж яаж дэлгэх? Та нар бодоод үзэлтэй. Бүгдээрээ тийм л байгаа юм. Би Монгол улсын төлөө би зээж хамгаалж чадна. Хамгаалъя гэхэд хэн хамгаалж чадах юм? Миний өдөөс арт хүмүүнээр ингээд дайраад би яаж хамгаалах юм? Миний зүгээр хэлж байгаа сэтгэлийг ойлгоо. Энэ сэтгэл яаж орчуулгдж миний амнаар гарч, миний нүүр царайгаар орчуулгдж байгаа тэ? Энийг анхаар, энийг ойлго. Би хүн, чи хүн, бид бүгдээрээ хүмүүс. Гэхдээ энэ хүмүүсийн дунд юугаар ялгардаг? Монголоор ялгардаг. Монгол харийнхан хоёрыг битгий холдуулдаг. Битгий холдуул.